За сайн бацгаана уу, шинэ бичлэгтээ тавтан морилно. Өнөөдөр би гэрийн нөхцөлд хийж байгаа арьс арчилгаа болон үс арчилгааны талаар хуваалцсан юм шинэ төрлийн бичлэг оруулах гэж байна. Тэгээд Японд амьдарч байгаа болохоор аль болох яг энтхийг агуу сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг хичээж байгаа. Тэгээд сүүлийн үед өөрийнхөө хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд болон хэрхэн хэрэглэж байгаа талаар хуваалцъя гэж бодлоо. Мэдээж яг ямар ч сурталчилгааны чанартай юм бол байх байгаа шүү. Энэ удаад болохоор биеийн арьс арчилгаа болон үс арчилгааны талаар ярих гэж байгаа. Нүүрний арчилгааны талаар магадгүй дараагийн удаадаас ярьж болох байх. Тэгээд нэг TMI хийлэхэд миний MBTI буюу нөгөө зан чанарын юм 16 төлөвтэй тест хийдэж штэ. Тэрүүгээр болохоор би ISTJ гэдэг ер нь юмдаа хамаардаг байхгүй юу? Тэгээд яаж ч тест хийж үзсэн дандаа яг тэр гарч ирдэг. Тэгээд J гэдэг сүүлийн үсгэн болохоор ер нь ингээд юмыг аягүй юм хит ч байх ер нь жоох юмыг төлөвлөдөг юм гинтийн юмд ер нь жоохон дургүй хүмүүс нь J болт юм билээ л та. Тэгээд яг тэр нь бол яг үнэн ягаад тэгэхээр би ингээд ер нь бүх юмыг хийхдээ тэмдэглэлийн дэвтэр дээрээ ч юм уу эсвэл утсан дээрээ ингээд яг төлөвлөөд за өглөө гарахтаа одоо юу гэдэг хувцас авгаан ч гэдэг юм бүх юмаа ингээд ер нь бичиж байгаа тэрийгэ чеклээд тэгээд оройн ингээд бүх юм дууссан байхыг харах айгуу дуртай. Тэгээд энэ удаад болохоор бас ярих юмнууд ер нь санах юмнуудаа ингээ бүгдийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичсэн байгаа юм. Тэгэхээр магадгүй эндээсээ хараад бас яриад иж магадгүй шүү тэрийгээ сануулчих. Миний биений арьсны хувьд болохоор нэлээд эмзэг тэгээд ийм хуурай төрлийн арьстай. Тэгээд ер нь л анхаарал хандуулахгүй нэг 2 л хончих юм бол ингээл арьс маань хагараал бүр ингээ заримдаа цус мус гарахаар хагарчдаг байсан тийм үеуд байгаа. Тэгээд Японд ирээд яг 2 дахь зунаа ингээд хэд халуунаас болоод миний арьс бүр маш их эмзэгшээд тэгээ бүр ингээд өвдөөд хорсоод тэрнээсээ болоод бүр заримдаа уйлжсэн ч тохиолдол надад байгаа. Тэгээд за яг тэр талаар бүр ингээд илүү гүнзгийний дараагийн хэсгээр ярив. Яг бие арчилгааны хувьд болохоор би daily буюу өдөр тутмын тэгээд 7 хоногт 2 хийдэг гэдэг юм 2 төрлөөр бие арчилгаагаа хийдэг. За тэгээд 7 хоногт 2 хийдэг нь болохоор 3 дахь болон бүтэн сайнд бол би яаж чадарч исэн ямар ч завгүй байсан яг тэр арчилгаагаа хийхийг хичээдэг. За бүр үнэхээр чадаагүй байлаа гэж бодоход маргааш нь бол заавал хийдэг байгаа. За тэгээд эхлээд өдөр тутамдаа хийдэг арчилгаа нь бол маш энгийн. Бие угаагчаар юм шингэн савангуудаар бие угаагаал тэгээд ардаас нь биеийн одоо чигшүүлэгч тоснуудаа төрөгчдөг. Тэгээд яг одоо миний хэрэгжилж байгаа бие угаагч болохоор энэ Botanist гэдэг брендийн бие угаагч байгаа. Тэгээд Нодлонгийн буюу 2025 оны 2 сараас эхлээд би яг энэ Botanist гэдэг брендийн энэ болохоор Япон бренд юм билээ л дээ. Энэний шампунь, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд болон биеийн бүтээгдэхүүнүүдийг ер нь тууштай хэрэгжилж байгаа надад аягүй таалагдж байгаа. Тэгэд энийг бас худалдаж авахд аягүй амар. Японд бол бүх драгсторууд, за тэгээд супермаркетууд, Amazon дээр ч ихсэн зарагддаг. Тэгээд үнэр болон ингээд texture бүх юм надад аягүй таалагдж байгаа. За тэгээд Botanist хэрэглээгүй үедээ болохоор бас нөгөө Японы Biore гэдэг брэнд үүдэн штэ тий аягүй боломжийн үнэтэй. Тэрийг бас хэрэглэхэд бол надад гоё таардаг юм айхтар хурц үнэр мөнөр байхгүй. Тэгээд аягүй гоё зөөлхөн угаадаг. Тэгээд энэ хоёрыг ингээд өдөр тутамдаа ээлжлээд бие угаахтаа ашигладаг. Биеийн тосны хувьд болохоор би Cetaphil-ийг ер нь Монголд байхаасаа их зүйлэл хэрэгжилж байгаа. Ямар ч үнэргүй. Тэгээд ийм эмчилгээний маягийн зориулттай болохоор надад гоё таардаг. Тэгээд Монголд байхдаа болохоор би Монголд ч айгу хуурай болохоор лошн биш нөгөө кремийг хэрэглэдэг байсан юм бондгор савтай байдаг шүү дээ тий. Тэгээд тэрийг Америк дэлгүүрүүдээс аваад хэрэглэждэг байсан. Энд ирээд харцангуй чигшилтэй орон болохоор лошн нь арай хүнд крем нь арай хүндтэй. Энэ лошныг хэрэглэж байгаа. Тэгээд энийг бол яг өдөр тутамдаа байнга хэрэглэдэг. За энэ хоёроор бол ингээд өдөр тутмын арьс арчилгаа хийдэг гэсэн үг. За одоо 7 хоногт 2 удаа хийдэг их цэвэрлэгээнийхээ талаар ярив. Энийг би 3 дахь болон бүтэнсээ өдөр юу ч болсон заавал хийдэг. За эхлээд усанд орохоосоо өмнө арьс хуурай байгаа үед энэ хуурай брашаар, dry брашаар ингээд дээрээс нь доошоо бүх бие сайхан маш зөөлхнөөр ингээд нэг 10 удаа ч юм уу ингээд скраб браштад өгдөг байгаа. Тэгэнгүүт биений өхөцсөн арьсууд унаад тэгээд дээрээс нь бас ингээд арьсанд гоё массаж болоод эн чинь бас целлюлитэнд ч их айгу тустай гэдэг байгаа. Эндээ бас юм нэг үстэй тэгээд эндээ бас нэг юм массажны эрзэнүүдтэй. За тэгээд ингэснийхээ дараа усан шүршүрт орж бие жоохон чийгшүүлээд маш зөөлөн бүтэцтэй энэ Davy ийм body scrub-ыг би энийг одоо он гарснаас хойш
5 дахь саваа хэрглэж байгаа. Тэгэхэд маш олон төрөл байдаг. Би болохоор яг энэ черритэй болон сакуратагаас нь ээлжилж хэрэглээд тэгээд ер нь бүх төрлүүд нь айгүй гоё тийм зөөлхөн үнэртэй юм билээ. Одоо дараагийн удаад болохоор би лавендертагаас нь хэрэглэж үзнэ гэж бодож байгаа. Японд болохоор энэ нэг төрлүүдээсээ хамаарат 1400-аас 1800 йений хооронд үнэтэй байлээ. Монголд бас худалдаалагдаад эхэлсэн байлээ. Үнийг нь бол би сайн мэдэхгүй байна. Тэгээд энэ болохоор айгүй юм зөөлөн скраб баггүй. Одоо энэ дээр харагдаж байна ингээд зөөлнөөсөө хатуур гаагангууд хамгийн зөөлөн дээр нь байгаа. Тэгэхээр бас арьсанд цочрол өгөх нь бага. Тэгээ хэрэгэлсэн байгаа болохоор жоохон юм болцсон байгаа шүү. Тэг ингээ харах юм бол юм хөрхөн зөөлхөн юм жижиг ширхэгтэй. Тэгээд энээсээ аваад биендээ ингээд тойрог хэлбэрээр сайхан үрээд бүх биеэ юм дугуулсан хэлбэрээр одоо ингээд массажлж явах хооронд бол энэ маань хөөсөрөхгүй яг ингээд зүгээр гоё юм цагаан болоод ингээд массажлсныхаа дараа бие угаадаг спонжо усанд нь оргож жагаад ингээд дөгөөтгөрөө үрээд өгөнгөт бүр маш гоё хөөсөрдөг. Яг нэг виппинг крем шиг бүр юм айгүй гоё яг ямар гэх юм бэ? Яг л виппинг крем шиг ингээд бүр айгүй гоё хөөсөрдөг. Тэгэл тэрийгэ сайхан бүр маш сайн зайлал дахиж бие угаагчаар ардаас нь угаах шаардлагагүй. Яг энүүгээр ингээд скрабдаад бие угаасны дараа арьс бол бүрс нэр үнэхээр зөөлхөн хорвоо ертөнд тэрнээс зөөлх юм байхгүй юм шиг юм гоё зөөлхөн болчдөг. За тэгээд гарч ирээд сайхан цэвэрхэн альчураар бие арчсныхаа дараа би одоо энэ тохиолдолд бол арай өөр биеийн тос хэрэгэлдэг юм аа. За тэгээд энэ болохоор яг нөгөө дэлгүүрээс худалдаж авах боломжгүй тосолтой. Ягаад тэгэхээр би энийг эмнэлгээс авсан. Тэгээд тэр талаараа одоо илүү дэлгэрэнгүй яриа. Одоо Японд арьсны эмнэлэгт үзүүлж байгаа талаараа яриа. Тэгээд миний арьс ер нь нэлээд эмзэг. Тэгээд Японд ирээд яг дараагийн зун нь энэ хит халуунаас болоод миний биений арьсууд нэлээд эмзэгшээд ингээд аюу хэцүү болж эхэлсэн. Тэгээд би гэрийнхээ ойролцоо байдаг арьсны эмнэлэгтэр очоод цусны шинжилгээ, тэгээд олон төрлийн харшлын тест, тэгээд арьсны эдисийн шинжилгээ гэдэг арьсны хэсгээс авдаг шинжилгээ гэдэг ийм олон янзын шинжилгээ өгөөд тэгээд ашгүй шинжилгээний хариун дээр болохоор одоо ямар нэг диабетис, экзем ч юм уу эсвэл ийм харшлууд байхгүй гэж гарсан. Яг ингээд цаг уурын өөрчлөлт шиг юм олон юмнаас хамаараад арьс жоохон эмзэгшээд байна гэдэг тийм хариу гарсан. Тэгээд энд болохоор ер нь эмнэлгийн үйлчлэгээ Японч их сайтай штэ. Тэгээд хямд ер нь харьцангуй хямд гэж ойлгож болно. Ихэнх эмнэлгүүд даатгалаас эрүүл мэндийн даатгалаас 70%-ийг нь тэгээд өөрөө 30%-ийг нь гаргадаг болохоор яг арьсны эмнэлгийн хувьд бол надад харьцангуй хямд санагддаг. Тэгэхээр би шинээр эмнэлэгт очиж үзүүлэхэд үзлэгийн төлбөр бол нэг 900 йен хавцаа 900 йен гэдэг ч одоо нэг 20,000 төгрөг хавцаа гэсэн үг болдог. Тэгээ ингээд давтан ойрхон хугацаанд давтан үзүүлээд ах тусам тэр нь ер нь улам хямдраад нэг 600 йен ч юм уу 600 йен гэдэг чинь 15,000 төгрөг ч юм уу. Ер нь нэг иймэрхүү үзлэгийн үн харимжтай болчдөг. За тэгээд юунуудын хувьд одоо энэ шинжилгээний хувьд ч гэдэг юм уу бүгд тусдаа үнэтэй. Гэхдээ ер нь л нэг иймэрхүү нэг 20-30 мянга Монгол мөнгөөр бодох юм бол нэг 20-30 мянган йен. За нэг 20-30 мянган төгрөг нэг 1000 йен ч юм уу нэг иймэрхүү байдаг юм бэлээ. Одоо арьсныхаа учрыг үнэхээр олж чадахгүй байгаа хүмүүс байх юм бол дими янз бүрийн тос авч мөнгө цагаа үрж яхаар зүгээр шууд арьсны эмнэлгүүд дээр очиод үзүүлсэн нь хамаагүй хурдан тэгээд хямдхан ийм шийдвэр болдго юм бэлээ. Тэгээд би болохоор одоо ер нь нэг 2-3 сартаа нэг удаа арьсны эмнэлэгтээ ер нь ингээд тогтмол үзүүлээд тохирох тосоо ч юм уу аваад явж байгаа. Тэгээд яг нөгөө арьсны эмнэлгүүд чинь өөрийнхөө харьяаг доороо ч юм уу хажуудаа ч юм уу ингээд имийн сантай тэндээ яг нөгөө үйлчлүүлэгчтэй тохирох тосоо яг ингээд гоё шинээр нь найруулад өгдөг. Яг тэр доор нь ингээд найруулад өгдөг. Тэгээд би энийг болохоор яг нэг найрлага мэрилгын хилээд яг угаасаа хүн болгонд тохирох тос нь өөр учраас ямар ч байсан би энэ 7 хоногт 2 удаа хэрэгэлдэг. Тосоо бол яг энэ арьсны эмнэлгээс авдаг энэ тосоо хэрэгэлдэг. Тэгээд маш юм өтгөн бүтэцтэй. За одоо харуулах юм бол бүр юм нэлээ өтгөн бүтэцтэй ийм биений тос хэрэгэлж байгаа. Тэгээд мэдээж энийг бол эмчийн завраар хэрэгэлдэг. Дэлгүүрээс худалдаж авах боломжгүй нэг юм хэрэгэлдэг юм аа. Тэгээд саяхан би бас эмнэлгээсээ нэг юм олж мэдсэн. Тэр нь болохоор эмэгтэйчүүдийн дунд ер нь аюу түгээмэл байдаг юм байна. Яг сарын тэмдгийн үеэр арьсан дээр за ялангуяа энэ гуй тэгэл энэ гарын шуу, гидс хэсэг, хөвлийн хэсэг мэсгэр юм гөвдрөөнүүд гардаг юм жижигэн юм цэгэн
Тэгэнгүүтээ тэр нь болохоор дотроо ямар ч одоо шүүс гэдэг юм уу юм байхгүй зүгээр л эмгэгт рүү тэгэд маш их захтандаг. Тэгээд тэрийг ингээд майжснаасаа болоод арьсаа айгүй хэмзэгшүүлж исэн бэлээ. Тэгээд яг хөө эмнэлэгтэр очиод үзүүлэнгүүт угаасаа ингээд сарын тэмдгийн үеэр эмэгтэйчүүдэд ийм өөрчлөлт маш их тохиолддог юм аа. Үнэхээр захтнаагаа төвчж чадахгүй хэцүү байх юм бол би танд одоо өөрт чинь тохирсон ийм бичиж өгч болноо. Одоо юу гэдэг нь тухайн үеийнхээ байдлаас хамаарат те жирэмсэн үү, жирэмслэхээр төлөвлөж байгаа юу, хөхүүлөө эсвэл энгийн үе гэдгээс хамаарат им бичиж өгдөг юм бэлээ. Тэгээ тэр имийг нь өдөрт нэг удаа уухад бол ер нь захтнаа харьцангуй багасдаг. Гэхдээ заавал им уухгүй байсан ч гэсэн яг тэр нөгөө процессыг ойлгочхоор сарын тэмдгийн үе болж байгаа юм байна. Тэгээд миний бие ингээд өөрчлөлт ороод захтнаад байгаа юм байна гэдгийг ойлгочих юм бол бас харьцангуй ингээд гайгүй заавал им уухгүй ч гэсэн шийдчихэж болох нэг тийм асуудал байсан юм байлээ. Тэгэхээр магадгүй бас ийм асуудалтай хүмүүс байгаа бол сарын тэмдгийн үетэй холбоотой юм билээ шүү. За дараагийн хэсэгт үс арчилгааныхаа талаар яриа. Би бас үсээ өдөр тутам болон 7 хоногт 2 хийдэг гэд 2 янзаар арчилдаг байгаа. За өдөр тутмын арчилгаандаа болохоор Японы энэ Refa гэд брендийн шампунь болон тритмент хоёрыг ашиглаж байгаа. Тэгээд бас та нар магадгүй сонсч байсан бол Японд Dyson-ы борлуулалт харьцангуй бага багааны Refa гэд брендтэй холбоотой. Ягаад тэгэхээр өөрсдөө юм үс арчилгааны одоо үсний сенс, эндүү гаргадаг юм Refa гэд брендтэй учраас тэрнийх нь борлуулалтаас хамаарат Dyson-ы борлуулалт бага байгаа гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэгээд энэ хоёрын хувьд болохоор шампунь нь 1980 йен, тритмент нь 1980 йений үнэтэй. Яг Монгол мөнгөөр 46,000 орчим гэсэн үг. Тэгээд ер нь бол жоох юм премиум ангиллалтаа ордог үсний шампунь байгаа. Шампуны найрлага нь болохоор 10 төрлийн цэвэрлэгч бодис, 3 янзын гиалурины хүчил, 5 төрлийн керамид агуулсан тэгэнгүүтээ сульфатгүй, силиконгүй гэдгээрээ бас онцлог юм бэлээ. Шампунь нь бол ингээд маш гоё юм өтгөн хөөсөрдөг. Тэгээд шампунаар нь 2 удаа угаагаад эхний угаалтаар бол бохирдлоо арилгаад хоёр дахь угаалтаар бол ингээд үсээ массажлаад тижээлөх маягаар 2 удаа угаадаг. Тэгээд энэ шампунаар угаасны дараа бол хойх бүр маш гоё цэвэрхэн болж байгаа нь бүр ингээд мэдрэгдээд ирдэг. За тэгээд шампунаараа угаасны дараа альчуураар баг зэрэг үснийхээ усыг авчаад тритментээ үснийхээ гол хэсгээс эхэлж түрхээд тэгээд шүршүрт орж байгаа хоорондоо нэг 3 минут ч юм уу ингээд үсэндээ байлгаж агаад хүтэн бүлээн усаар зайлчдаг. За тэгээд яг би бол үсээ болж өгвөл хүтэн бүлээн усаар угаачаад за нийт угаалтынхаа дараа бүр цэв хүтэн усаар ингээд үсээ зайлах дуртай. Тэгвэл илүү гоё юм гялтгансан болдго юм шиг санагддаг. За тэгээд бас энэ тритментээ би өдөр болгон хэрэглэдэг. Нэг өдөр нь тритментээ хэрэглээд нэг өдөр нь болохоор Botanist гэдэг нөгөө түрүүний биеийн шингэн савангийн брендийн энэ үсний тосыг хэрэглэдэг. Тэгээд тосоо болохоор тритментээ хэрэглээг өдрөөр шууд шампундж угаачаад уснаас гарч ирээд альчуураар сайн чигийг нь авчихад энэс нэг миний үс бас жижигтэр байгаа болохоор нэг 3 юм уу 4 пампыг дарж авч агаад тэгээд гарандаа бүр ингээд сайхан халуун орхитол нь үрж агаад тэгээ үснийхөө үзүүрийг ингээд базаад ингээд чигшүүлчдэг байгаа. За тэгэхээр өдөр тутмын арчилгаа маань ерөнхийдөө бол энэ 3 бүтээгдэхүүнээр явдаг гэсэн үг. За одоо 7 хоногт 2 удаа хийдэг тусгай үс арчилгааныхаа талаар ярих гэж байна. Тэгээд нодлон бас 7-8 сард Японд маш их халснаас болоод миний хуух нэлээд эмзэгшээд тэгээд яг энэ үсний заа хэсгүүдээрээ ингэж хуурайшаад сүлдээ нэлээд тагтарших шинжтэй болж эхэлсэн. Тэгээд эмнэлэгтээ очиод үзүүлтэл надад юм тусгай шампунь бичиж өгсөн юм а. Тэгээд энэний найрлагандаа болохоор стероидтай учраас заавал эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэх шаардлагатай юм шампунь байгаа. Тэгээд энийг болохоор хуурай хуухан дээрээ хэрэгэлдэг. За нэг юм 500 зоосны хэмжээтэй авч агаад тэгээд асуудалтай хэсгүүд дээр нэг 5 секунд ч юм уу ингэж нэг тойрог хэлбэрээр үрээд тэгээд 15 минут яг тэр чигээр нь байлгачна. Тэрнээс бас хугацаагаа их тэр хийхтүүлж болохгүй. Тэгэл уцаар зайлахад ингээд эн чинь өөрөө маш сайн хөөсрөн ингээд угаадаг. Тэгээд яг айхтар асуудалтай байгаа үед бол өдөрт нэг удаа хэрэгэлдэг юм байлаа. Тэгээд харьцангуй ингээд сайжраад ирэх юм бол 7 хоногтоо 2 удаа хэрэгэлж байгаа. Гэхдээ энэ маань бас нэлээд хүчтэй агуулмжтай шампунь болохоор их урт хугацаагаар хэрэглэхийг зөвлөхгүй. Хамгийн дээд нь үргэлжлээд 4 сар хүртэл хэрэглэхэд хангалттай гэж үзнэ. Тэгээд амраад дараа нь одоо ингээ асуудалтай үедээ хэрэглээд яж болдго юм байлээ. Тэгээд их урт хугацаагаар
хэрглэж байгаа тохиолдолд зарим хүнд болохоор хуух ингээд жоохон нэмгэрэх тийм одоо сөрөг нөлөө илэрж исэн тохиолдол байгаа гэсэн. За тэгээд энүүгээр угаадаг. Энүүгээр угааж гарч ирснийхээ дараа ингээ хуухаа баг зэрэг чихтэй байхад нь энэ Японы Curel гэдэг энэ брендийн хуухны чигшүүлэгчийг хэрэгэлдэг. Тэгээд энэ нь өөрөө юм яг ингээд үсний хуухан завсраа ороход ийм тохиромжтой хушуутай болохоор энүүгээр нь ингэж түрхээл тэгэл хуухаа массажлаад өчтдөг байгаа үсээ угаасныхаа дараа. За уг нь бол энийг бас өдөр болгон хэрэглэж болно гэсэн байсан ч гэсэн би бол 7 хоногт нэг 2 удаа хэрэглэхэд надад хангалттай байдаг. За тэгээд бас 2 удаа хийдэг арчилгаанд маань болохоор үсний маск тавьдаг. Тэгээд би болохоор энэ Botanist гэдэг брендийн түрүүний нөгөө үсний тос биеийн шингэн савнгийн үсний маскыг ер нь бол нэг 2 жил орчим хэрэглэж байгаа. Тэгээд ийм хөрхөн погдохор савтай, нэг иймэрхүү савтай байдгийн. Тэгээд би өчтөр хэрэглээд дууссан, шинийг нь загтсан байгаа боловч харахын ирж амжааг байна. Би энэ хажууд зургийг нь оруулчихъя. За тэгээд тэрийгэ угаасан үсээ чигийг нь авсныхаа дараа энэ дундаас доош хэсгийг нь үзүүр хэсэгт нь сайхан ингэж түрхснийхээ дараа самар ийм нэг үсний массажны самнууд байдаг штэ. Энүүгээр ингэж сайхан тараагаал, маска тараагаал тэгээд халуун малгай юм уу эсвэл ингээ халуун бигнүүр хийж нэг 30 минут орчим бигнснийхээ дараа зүгээр сайхан хүүтэн усаар зайлал авчдаг. Тэгээд ер нь би үс угаасныхаа дараа аль ч угаалтынхаа дараа яг энэ үс хэсгээ бол хуух хэсгээ бол бас цэв хүүтэн усаар зайлж болохгүй бах. Яг энэ үснийхээ хэсгийг бол цэв хүүтэн усаар нэг 30 секундээс 1 минут орчим ингээд зайлахыг ер нь бол хичээдэг. Ер нь бол зайлдаг. Тэгэхээр үс бас илүү гоё гялтгар болж ирдэг гэж боддог. За тэгээд үс арчилгаанд ерөнхийдөө нэг иймэрхүү юмнууд хэрэглэж байна. Саяхан шинээр авсан нэг юм нь болохоор нэг юм үсний бом байгаа. Тэгээд энэ болохоор юм стик хэлбэртэй. Тэгэнгүүтээ ингээд нэг үсээ янзлсны дараа стайлинг хийсний дараа ингээд юм жижиг беби хээрнүүд ингээд гарч ирээд идэв штэ. Тэрэн дээрээ ингээд дараад хэрэглэжтэй юм билээ. Энэ бол бас брэндээс хамаарат янз бүрийн олон төрөл байдаг. Би энэ юу гэж унших юм бэ? Ийм юм байна. Энийг авсан. Тэгээд бас үнэр нь маш олон төрөлтэй байсан. 5 төрлийн үнэртэй. Тэгээд би болохоор энэ 3 дугаарынхыг нь авсан. Ер нь бүгдээрээ юм гоё цэвэрхэн савнгийн юм шиг үнэртэй юм билээ. Тэгээд энийг бол ингээд гэрээсээ гарахтаа энэ жоохон арзгар үснүүдээ ингээд дарчдаг. Бас үсээ хоошоо боож мохтой бол энийг хэрэглэжүүл ваксны оронд бараг болохоор юм билээ. За тэгээд гадуур явж байхдаа болохоор энэ үсний маскара шиг хэлбэртэй ийм юм хэрэгэлдэг. Энэ болохоор бас нөгөө одоо энэ үсний арзгаруудыг ингээд дарчдаг. Японохдож ер нь чолконд айгүй хэрэгэлдэг юм билээ. Нэг ийм юм хэрэгэлж байгаа. За сүүлийн хэсэгт зарим нэг яриаг үйлцсэн юмнуудаа багцлаад хэлчихье. Би үс арчилгаан дээр ч тэр арьс арчилгаан дээр ч тэр ер нь нэг хэрэгэлсэн альчуураа давтаж хэрэгэлдэггүй. За тэгээд гэрийнхээ хувцснуудыг бас дараалж 2 өдөр өмсдөггүй. Зарим хүмүүсийн хувьд ойлгомжтой штэ гэж бодож магадгүй. Зарим хүмүүс нь ямар маягтай юм гэж бодож магадгүй. Гэхдээ миний яг арчилгаанд бол тэр нь илүү тохирдог. Нодлон би ингээд яг арьс маань нэлээд эмзэгшээд ирэхэд олон төрлийн юм уншиж хагаад нэг солонгос эмхтэн юм тэмдэглэлээс нэг ямыг уншичаад бүрдэн гэд ингээд ойлгосон байхгүй юу. Ууч айгуул энгийн л юм л да. Гэхдээ энгийнээр мэддэг байсан хэрнээ ерөөсөө ойлгохдгүй гэх юм уу ингээд нэг анхаардгүй байсан нэг юм болохоор тэр эмхтэн тэмдэглэлээр ингээд бичсэн байсан. Хуух гэдэг бол нүүрний арьсны үргэлжлэл гэд. Тэгэнгүүтээ одоо бидний арьс гэдэг бол насан турш бид нартэй хамт явах зүйл маань байтал өдийг хүртэл би тэрнтэйгээ яг өстөн дайсан шиг харьцаж ирчээ гэсэн байсан байхгүй. Тэгсэн чинь би яг тэгдэгсэн байхгүй. Яг ингээд хуухаа бол энэ нүрээ арчилж байгаа шиг арчлахгүй те. Тэгээд тэрнээс гадна ингээд биеийн арьс ч юм уу ер нь арьсаа ингээд захтангууд л бүр ингээд те өстэй юм шиг майжаал заримдаа бараг цус мусын гартал майжаал тэгдэг байснаа ойлгоод нэрээ тийштэй. Эн чинь миний хамгийн чухал хэсэг штэ гэдэг аль болох ингээд зөөлөн хандахыг хичээдэг болсон. За тэгээд урд нь бас би ер нь үсээ их сэнсдэх нь муу гэж ойлгоод аль болох ингээд өөрөөр нь хатаа игээд айгүй удаан ингээд чихтэй хийвэр нь байлгаад идэг байсан. Тэгээд Японд ч нэг айгүй чиглэг болохоор үс бас тийм хурдан хатдаггүй. Ер нь бол ингээд сэнсээр хатаахгүй л ингээл чихтэй хийвэр байгаа л гэдэг. Ялангуяа хуух.
Тэгэнгүүт тэр нь бас ингээд хуухны олон асуудлыг үүсгэж исэн юм бэлээ. Байгалаар нь хатаа гэвэл нэг цагийн дотор ингээд өсчин те байгалийн гэрэлт ч юм уу байгалийн салхинд татчихвэл окей. Гэхдээ тэрнээс удаан хугацаагаар олон цагаар ингээд чихтэй байгаад ах нь ням бактери үржих, мөөгөнцөр үржих. За тэгэл үс чинь бас ингээд удаан хугацаагаар чихтэй байх нь үсийг илүү юм эмзэг, чихтэй байна гэдэг чинь үс эмзэг болж байгаа болохоор хугарах гэмтэх нөхцөлийг бүрдүүлдэг юм байна гэдгийг ойлгоод одоо бол үсээ угаасныхаа дараа маш хурдан хатаадаг. Үсээ хатаасныхаа дараа 1 минут орчим аль болохын сэнснийхээ хүүтэн хэсгээр нь бас ингээд жоохон 1 минут орчим хатааж өгдөг болсон байгаа. За өнөөдрийн бичлэг маань ер нь энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд яг одоо өөрийнхөө өдөр тутамдаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдээ л харууллаа. Тэгээд та бүхэнтэй бас адилхан хийдэг юмнууд ч байж магадгүй, өөрөөр хийдэг юмнууд ч байж магадгүй. Нэг хайхтар зөвлөгөө өгөөд та нар ингэж хийгээрэй гэдэг байгаа юм бол байхгүй. Зүгээр л миний хувьд би өөрөө ингэж хэрэглэж байна гэдгээ хэлэх чинь бас айгу сонирхолтой байдаг шүү дээ. Би бол хүмүүс яг юуг яаж хэрэглэж гин гэдгийг бас үзэх дуртай болохоор зүгээр сонирхолтой байгаасаа гэсэн үднээс юм бичлэг хийсэн байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.